Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр Python програмчлалын хэлний хамгийн чухал ойлголт болох объект хандлтад програмчлалын төрөл буюу Object Oriented Programming гэсэн сэдвээр хичээл орё. Объект хандлтад програмчлалын төрөл нь програмчлалын хэлийг сурч буй, суралцж буй хүмүүсийн хувьд дараагийн түвшиндөө гарах алхмын нэг юм аа. Учир нь гэвэл та програмчлалын хэлийг сурахын тулд эхлээд хувьсгч зарлах, хувьсгч нартай ажиллах, за энгийн үйлдэлүүдийг хийх, арифметикийн үндсэн дөрвөн үйлдэлийг хийх, за дээрэс нь массивтай ажиллах, функцтай ажиллах, за дээрэс нь төрөл бүрийн өөрийн функцүүдийг үүсгэх гэх мэт үйлдэлүүдийг хийж сурах шаардлагатай байдаг. За мөн дээрэс нь давталтуудыг хийж сурах зайлшгүй шаардлага гардаг. За эдгээрийг үүссэний дараагаар дараагийн түвшинд очихын тулд та объект хандлт програмчлалын үндэс буюу энэхүү хичээлийг ойлгосноор та дараагийн түвшин дахиад танд тус болно. За ингээд танд амжилт хүсье. За өнөөдрийн хичээлийн агуулгаар бид нэр объект хандлтад програмчлалын үндсэн ойлголтууд, удамшил, давхар удамшил, түүний тайлбарууд, за класс гэж юу вэ? Классын өгөгдлийн төрлүүд, объект болон классын төлөвүүд, класстай ажиллах методууд, файлаас классыг дуудах аргачлал, полиморфизм гэсэн үндсэн дөрвөн томоохон сэдвээр үзнэ. За өнөөдрийнхөө хичээлийг ерөнхийдөө багш нь 4 тасалж оруулна гэсэн үг. За суралцсан үр дүн хувьд энэ 4 видео бичлэгийг дараалуулж үзснээр объект хандлтад програмчлалын үндсэн ойлголтуудаа танилцах, удамшил, давхар удамшил, түүний тайлбар оруулж сурах, ашиглах, за класс өгөгдлийн төрлүүд, объект болон классын төлөвүүд, класстай ажиллах, методуудтай ажиллах, аргачлалууд, за файлаас классыг хэрхэн дуудаж сурах вэ? За мөн полиморфизм гэж юу вэ гэдэг дарааллын дагуу үзэж судалнаа. За объект хандлт програмчлалын үндсэн ойлголтуудыг та бүхэндээ тайлбарлаж ярив. За объект хандлт програмчлал гэдэг бол түүний бүтэц болон операторуудыг ашиглах явдлыг хэлнэ. За мөн класс хувьсгч зарлах, класс функцтай ажиллахыг хэлдэг байна. Тэгэхээр нэг ёсондоо бидний объект хандлт програмчлалын төрөл маань шат агсан байдлаар энэ 16 дээр харагдсан байна. За жишээлбэл эхлээд объект байна. За дараа нь класс байж гин. За классын дараагийн шат нь inheritance буюу нэг өсөнд одомшил байж гин. За polymorphism, за abstraction буюу хийсвэрлэлт, за encapsulation гэсэн юм. Үндсэндээ 6 шаттайгаар та объект хандлт програмчлалын системийг ойлгоход түхэн болох болно гэсэн үг. За энэхүү 6 шатыг бол ерөнхийдөө хичээлийн дундуур тайлбарлаад явнаа. За объект хандлт програмчлал гэж юу юм бэ? Тийм үү? Олон хүмүүс OOP гэж ярьдаг. Object Oriented Programming. За энэхүү програмчлалын төрөл нь процедурт програмчлалын нэг хэлбэр юм аа. За бид нар бол өгөгдөл гэдгийг мэднэ. Өгөгдөл бол энгийн data буюу утга, value, variables буюу хувьсгч нар, parameters буюу утгуудаас бүтдэг. За эдгээрийг өгөгдөл гэж ярьдаг аа. За тэгвэл функц гэдэг нь тухайн өгөгдлийг параметр болгон авч үр дүн буцаадаг үйлдэлийг функц гэж хэлнэ. За объект өөрийн гэсэн өгөгдлийн төрлүүдээр тодорхойлж хамтдаа ажиллах өгөгдөл болон функцуудын багцыг үздэг. За энэхүү зурган дээрээс та бүхэнд объектын талаар товч тайлбарлая. За жишээлбэл хүн гэсэн объектыг бид нэр тайлбарлаж болно. За зурган дээр 4 төрлийн объектын этгээд буюу объектууд байна. За Jenna, John, Maria, James гэдэг 4 объектууд байна. Эдгээр 4 объектууд нь бүгдээрээ R5, R10, R29, R9 гэсэн юм утгатай объектууд байх нь байна. За тэгвэл энэ 4 хүн объектууд юм бол класс гэдэг нь юу юм бэ гэдгийг хэдүүлээд тайлбарлая. За класс гэдэг нь ерөнхийдөө анги гэсэн монгол үгтэй хоршдог. Монгол үгт анги гэсэн ойлголт юм а гэсэн үг. Тэгэхээр класс гэдэг бол жишээлбэл класс энэ дөрвөлээ нэг ангийн оюутан байлаа гэж үзэх юм бол класс студент гэсэн энэ ойлголтон дээр студент гэсэн класс дээр эдгээр 4 объектын нэр байна. За тэгээд бүртгэлийн дугаар тийм үү. За олгож өгсөн нэр, за тэгээд тухайн олгож өгсөн бүртгэлийн дугаарууд байх ёстой юм байна. Тэгэхээр нэг өсөндөө класс гэдэг бол энэ 4 объектуудыг нийлүүлж нэг англид оруулж байгаа нэг хэлбэрийг хэлнэ.
За дараагийн презентацнээр бол илүү тодорхой ойлголтууд гарч ирнэ. За классыг бид нэр бичихтэй класс гэж бичээд англи түлхүүрээр класс гэж бичээд араас нь name буюу классын нэрийг зарлж өгнө. Нэрийг зарлж өгөөд тодорхойлох цэг тавиад Enter дарсны дараагаар класс дотор хийгдэх үйлдэлүүдийг бичиж өгдөг. Нэг гэсэндээ энэ бол классын даалгавар гэж ойлгож болно. За тэгвэл энэхүү зурган дээр класс буюу point гэсэн классыг зарласан байна. Нэг гэсэндээ цэг гэсэн классыг зарлж өгөөд тодорхойлох цэгээ тавиад paste гэсэн үйлдэлийг хийсэн байна. За энэний дараа юу хийсэн бэ гэдгийг та бүхэндээ багш нь тайлбарлана. За жишээлбэл P гэсэн хувьсгчид point гэсэн классыг дуудаж өгөөд P-гийн P гэсэн хувьсгчдад одоо оноож өгсөн point-ийнхаа утганд нь X гэсэн утганд нь 2 гэсэн утга, за Y гэсэн утганд нь 3 бүхэл 3. Одоо 3.3 гэсэн утгыг оноож өгсөн байна. Энэ хоёр нь бол яах нь вэ? Энэ P гэсэн утгын одоо point-ийн авсан утгуудыг өөр дээрээ X, Y утгуудын динамикаар хуваарлж авч яана гэсэн үг. За эндээс тайлбарыг одоо багш нь орох юм бол нэг гэсэндээ классыг бичдээ бид нэр класс гэж бичээд хөрвөний араас point гэсэн классын нэрээ тавьсан. Энэ бол одоо point гэж нэрээр зарлагдсан класс юм аа. За энэхүү класс дотор одоо ямар нэг объект байхгүй байгаа. За гэтэл классын объектыг болохоор энэ 3 дугаар мөрөн дээр p тэнцүү point гэд функцаар зааж өгсөн. Тэгэхээр нэг үсэндээ point гэсэн функц буюу одоо классын утгыг p-д оноож өгснөөрөө p нь класс болоо хувирчиж гин гэсэн үг. За ингэсний дараа p гэсэн класс болсон энэ зүйлд x, y гэсэн хоёр шин чанарыг атрибутыг оноож өгөөд энэ хоёрдоо утгыг 2 бүхэл 3.3 гэсэн утгуудыг оноож өгөөд үйлдэлийг хийсэн. За тэгвэл энэ дээд 2 дугаар мөрөн дээр paste гэсэн функц байгаа. Энэ paste гэсэн функц маань болохоор тийм үү? Нэгсэндээ энэхүү pass гэсэн 2 дугаар мөрөнд байгаа хувьсгч маань болохоор нэгэсэндээ ямар нэгэн үйлдэл хийдгүү буюу no operation буюу nope гэсэн юм функц юм а гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр энгийн байдаг pass одоо хувьсгч байх нэ. За тэгвэл энэхүү классыг хэдүүлээ Jupyter Notebook дээр бичиж үзье. За Jupyter Notebook-ийн ажлын хуудсыг багш нь нээсэн байна. Одоо шууд класс гэсэн түлхүүргөө тавиад point гэсэн классын нэрээр зарж өгөөд pass гэсэн хувьсгчаа зарлаж өгсөн байна. Одоо ямар нэг үйлдэл хийхгүйгээр гэсэн үг. За ингээд 3 дугаар мөрөнд p тэнцүү p гэсэн хувьсгчид point гэсэн функцийн буюу одоо класс утгыг оноогоод өгчнө. Ингэснээр p нь класс утгатай болж байна гэсэн үг. За ингэнгүүт p нь класс утсан бол p-гийн x гэсэн утгад нь одоо нэгсэндээ p класс x гэсэн утгад 2 бүхэл p-гийн y гэсэн утгад 3.3 гэсэн тоог оноож өгсөн байна. За ингээ ажиллуулад үзье. Эдгээр утгууд маань ажиллана. Одоо хэдүүлээ яах нь вэ? Энэхүү классынхаа утгыг хэвлж үзье. За ингээ хэвлэхэд энэ бол яах нь вэ? Point object-ийн утга байна гэж хэвлэж байна. Нэгсэнд одоо яах нь вэ? P нь point-ийн объект утга нь байна. За энэ ийм утгыг авч хадгалагдсан байна гэж дэлгснээр хэвлэгдэж байна. Одоо хэдүүлээ энийгээ point функцоор нь бичээд үзье. За мөн ялгаагүй үр дүн гарч байна. За одоо нэгсэндээ юу бид нар тайлбарлах юм бэ гэхээр энэхүү мөрөн дээр эхнийх нь классыг зарлахдаа бид нар класс гэсэн түлхүүргүний араас классын дурын нэрийг бичих болдог. За дурын нэрийг бичсний дараагаар бид нар тодорхойлох цэгээ тавиад enter дарж дараагийн классын үйлдэлүүдийг хийдэг. За энэхүү жишээн дээр point гэсэн үйлдэлийг одоо хувьсгчийг классын функц болгож зарлаад за pass гэдэг энэ хувьсгч маань болохоор ямар нэг үйлдэл хийхгүй буюу no operation гэсэн үйлдэл. Одоо товчоор nope гэж дуудаж болно гэсэн тийм үү. За ингээд p гэсэн хувьсгчид point-ийнхаа утгыг оноож өгөөд за ингээд p нь болохоор одоо point буюу point утгыг авснараа класс болоо хувирчиж байна гэсэн үг. За тэгвэл p нь одоо
класс болоод хувирчиж байгаа юм бол P дээр X Y-ийг хамааруулад X-ийн утганд нь 2 бүхэл, Y-ийн утганд нь 3.3 бүхэл гэсэн утгыг оноож өгч болж байна. За тэгвэл нэг ёсондоо одоо түрүүний print функцэн дээр бид нэр үзэхэд P гэд хэвлэгдэхгүй байсан бол одоо P-ийг X гэ хэвлэхээр P-ийг X утгаар буюу 2 гэсэн утгаар хэвлэгдэнэ. За дараа нь print P-Y гэх юм бол P-ийн Y утгаар хэвлэгдэнэ. Нэг ёсондоо P-ийн одоо тийм үү классын X, Y гэсэн хоёр утгыг хэвлэхийн тулд P-ийн араас цэг тавьж үйлдэлийг хийх ёстой. За энэ үсэг муу адил P-ийн араас цэг тавиад X-тэй 2 тэг гэсэн утгыг оноож өгсөн байна. Y-гээ P хамааруулад цэг тавиад 3.3 гэсэн утгыг оноож өгсөн байна. Тэгвэл P-д бас Z гэж утга байх юм бол энд бид нэр 7 гэж утгыг оноож өгөх юм бол тэр утгаа хэвлэхдээ print функцэн дотор P цэг Z гэд хэвлээд өгнө гэсэн үг. За ингэж бол классыг ажиллах боломжтой байт юм байна. За тэгвэл классын конструктор буюу класс үүсгэгч төрлийг хэдүүлээ үзье. Класс конструктор. За тэгвэл классыг бид нар бичиглэлийг хийхдээ define гэсэн хэлхүүргийг ашиглаад тийм үү. Үүний дараагаар за ингээд define гэсэн хэлхүүргийн араас дараалсан доогуур зураасыг бичээд нэг өсөндөө доогуур зураас бичээд дахиж доогуур зураас бичээд init гэсэн утгыг хэлхүүргийг бичгснээ дараа дахин дараалсан доогуур зураасыг бичиж өгөөд бөөрөнхийн алтан дотор self гэсэн утга тийм үү? Self. За дараа нь параметр гэсэн утгуудыг таслаар тусгаарлаж бичнэ. Тэгээд тухайн одоо классын үйлдэлүүдийг бичиж өгнө. За энэ нь юу хийж байгаа юм бэ гэдгийг одоо багш нь бод жишээн дээр тайлбарж өгье. Төрөний бидний үзсэн point гэсэн классыг дотор нь diff гэсэн хэлхүүрийг ашиглаад заавад доогуур зураас давхарлаж бичээд тийм үү. Дараалуулж бичээд init гэсэн хэлхүүргээ тавиад доогуур зураасыг 2 удаа бичээд бөөрөнхийн алтан дотор self x y гэсэн хоёр утгыг оноож өгсөн байна. Нэг өсөндөө x y нь 2 параметртай self гэсэн утгатай. За тэгвэл энэ x y утгад нь хандыг гэвэл self-ийн гэж бичээд цэг x тэнцүү x. Нэг өсөндөө self x гэсэн утгад нь x гэсэн утгыг оноож өгсөн байна. Дараа нь self цэг y гэж бичээд тэнцүү y гэдэг маань y гэсэн утгад нь y утгыг оноож өгсөн байна. За одоо тэгвэл энэ дээр энэхүү одоо класс дээр ажиллахын тулд p гэсэн энгийн хувьсгчид point гэсэн классын нэрээр нь дуудаад 2 бүхэл 3 бүхэл гэсэн 2 аргумент утгыг оноож өгсөн байна. За ингэснээр 2 3 гэсэн аргумент утга нь класс функц дээр очиод тийм үү класс функцийн 2 бүхэл гэдэг утга нь x-ийн утга параметр утга болоод 3 бүхэл гэсэн утга нь y-ийн параметр утга болоод 2 бүхэл нь x-ийн self цэг x гэсэн утганд оноогдож өгөөд 3 бүхэл нь self y гэсэн утганд оноогдож өгснөөр энэ хоёр нь 2 3 гэсэн утгыг x y утга нь авах боломжтой болсон байна. За тэрийг дэлгэцэнд print функцаар хэвлээд дараа нь f тийм үү. Дараа нь p гэсэн энэ хувьсгчийн одоо нэг өсөндөө класс хувьсгчийн x утганд нь 2.5 гэж утгыг өгөөд z утганд нь 42 гэсэн утгыг оноож өгсөн байна. За энийг одоо төвчээр тайлбарлавал одоо классын нэр нь point байна. За мөн дээрэс нь тухайн классын нэр point байхаас гадна p гэсэн хувьсгчийг ашиглаж point класс төрөлтөө дуудсан байна. За init гэдэг энэ давхарсан 2 зураас нь дотор тийм үү бичсэн init гэсэн хэлхүүрийг маань объектыг үүсгэсний дараа автоматар дууддаг төрөл байх нэ. За энэ хүү жишээгээ хэдүүлээ одоо ажиллуулад үзье. За шинээр багш нь ажлын файл нэ. Jupyter Notebook дээр. За одоо класс point гэсэн классыг нэрийг бичиж өгөөд diff заавад тийм үү diff гэдэг маань define буюу одоо пункт зарлаг төрөл байгаа. Пункт зарлаг төрлийн хэлхүүрэг байгаа. За доогуур зураасыг дараалуулж бичээд init гэсэн хэлхүүргээ тавиад дахиад доогуур зураасыг дараалуулж бичээд
бөөнхийн алтан дотор буюу энэхүү init класс үүсгэгчийн доторх утгууд буюу self гэсэн түлхүүргөө бичээд таслал зааваад x таслал зааваад y гэж бичнэ. За ингээд тодорхойлох хэсгээ тавиад нэг өсөндө давхар функц класс дотор бичиж байгаа юм шиг тодорхойлох хэсэг тавьсны дараагаар бид нэр enter дарна. Enter даасны дараагаар self гэсэн түлхүүргөө ашиглаад x за тэнцүү x за self y тэнцүү y гэсэн утгуудыг оноож өгнө. За одоо p гэсэн дуруу хэвсэгчэд point гэсэн түлхүүргийг ашиглана, тийм үү? Классын утгыг ашиглаад 2 цэг тэг буюу одоо 2 бүхэл аргумент 3 бүхэл гэсэн утгуудыг оноож өгнө. За үүнийхэн дараагаар бид нэр print функцаар p цэг x p цэг y-ийн утгуудыг хэвлэж байна. За энэ хоёрыг одоо хэвлэхэд хооронд нь зай гаргаж бичих тулд хоосон зай аваад дундуур нь таслаа тусгаарлаа бичээд өгье. За ижлүүлээд үзье. За утга нь 2 бүхэл 3 бүхэл гэсэн утгыг авсан байна. Нэг өсөндөө point гэсэн классын функцэн дотор 2 бүхэл 3 бүхэл гэсэн аргумент утгуудыг оноогоод тэр хоёр нь классын үүсгэгчийн тийм үү? Point гэсэн класс дотор класс үүсгэгчийн функц руу ороод x y-ийн аргумент утга нь болоод x y-ийн утга нь харгалзуу оноогдоод буцаагаад хэвлэгдсэн байна. За дараа нь яг уу уламжлалсаар px-ийн утгыг бол өөрчилсөн байж гэн 2.5 гэсэн утгаар харин pz гэж шинээр аргумент гаргаж ирээд тухайн хөвсгчийг p-д хамааруулж класст хамааруулж оруулж ирээд 42 гэсэн утгыг оноосон байна. За яг уу тэгээ сүүлд нь дэлгэцэн дээр print гэсэн функцаар p x таслал p гэвэл хэвлэх юм бол p гэсэн утга өөрчлөгдсөн байдлаар хэвлэгдэнэ гэсэн үг. Нэгсэндээ 2 гэсэн утга нь 2.5 болсон байна гэсэн үг. За дараагийн слайдн дээр объект дэх методууд буюу классын div name гэдэг классыг одоо хэдүүлээ өөрчлөж үзье. За түрүүний үзсэн классаас гол ялгаатай нь энэхүү классыг шууд define гэсэн түлхүүргийн үгний араас name буюу тухайн классын нэрийг бичээд self утгатай дээрэс нь параметр утгуудыг таслаар тусгаарлуулж функцэн дотроо буюу одоо тухайн классын нэрээр нэрлсэн бөөнхийн алтан доторх утгуудад тусгаарлаж бичнэ гэсэн үг. Таслаар тусгаарлаж. За энэхүү үйлдэлийн бичиж байгаа үйлдэл маань энэ дээр хаана байгаа юм бэ гэхээр энэхүү жишээн дээр div гээд зай аваад norm гэж хувьсгчийг одоо классын нэг төрлийг үүсгээд тийм үү? Метод хэлбэрээр үүсгээд бөөнхийн алтан дотор нь self гэсэн утгыг оноож өгсөн байна. За энэ дээр x y гэсэн параметр утгыг авалгүйгээр ганц self гэсэн утгыг оноож өгөөд тодорхойлох хэсгээ тавиад n гэсэн дурын утгад тийм үү? Математик функцийг Python сангаас дуудаж оруулж ирээд SQRT гэдэг маань одоо нэгсэндээ язгуур болдог үйлдэл байгаа. Тэгэхээр энэ язгуур болдог үйлдэл маань юу хийж байгаа юм бэ гэхээр бөөнхийн алтан дотор self-ийн утгыг x-ийн квадрат зэрэг төвшүүлээд тийм үү? Self-ийн y гэсэн утгыг квадрат зэрэг төвшүүлсэн байна. Нэгсэндээ x y-ийн квадрат зэрэг төвшүүлээд язгуур татна гэдэг маань энэ маань тухайн тооны гипнозыг олж яана гэсэн үг. Нэгсэндээ гурвалжингийн томьёо байдаг бидний мэддэг дэлхийн хамгийн алдартай Пифагорын теорем дотор катуудын квадрат нь гипнозын квадрат байна гэсэн юм тэмдэгчтгэл байдаг. Тэр тэмдэгчтгэл дээрх үйлдэл шиг x y-ийн квадратаас язгууртахаар гипнозын утга гарч ирнэ. За ингээд n гэсэн утгыг return түлхүүргээр буцаасан байна. За энэ үйлдэлээ хаана хэвлэж байгаа юм бэ гэхээр тэр dot-лоос 2 дахь мөрөн дээр p гэсэн хувьсгчэд point гэсэн класстай 2 бүхэл 3 бүхэл утгуудыг оноож өгсөний дараагаар дэлгэцнээр хэвлэхдээ p нь x p гэж хэвлээд дараа нь дахиад p norm гэсэн классын нэрээр метод аргаар дуудаж хэвлсэн байна. За ингэхээр яг нь x y-ийн 2-ыг квадрат төвшүүлээд 3-ыг квадрат төвшүүлсний дараагаар энэ хоёрын нийлбэрээс язгууртаад нэг өсөндөө 4 9 2 буюу 113-аас язгууртаад
n-ийн хариу гарах нь байна. За хэдүүлээ энийг товчоор тайлбарлах юм бол түрүүний n гэсэн түврүүгийн ард эхний параметр болгож объектыг зарласны дараа автоматар norm методод дуудагдана гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө n гэсэн классын ард байгаа x-2 параметр утга нь автоматар norm гэсэн тухайн классын араас дуудагдж орж ирнэ гэсэн үг. За тухайн авсан хоёр утга нь одоо нэг өсөндөө энэ доор авж байгаа 2 бүхэл 3 бүхэл гэсэн аргумент утгууд нь 2 бүхэл нь x-ийн одоо n гэсэн класс дотор байгаа x-ийн параметр утга болоод 3 нь n дотор байгаа y-ийн параметр утга болоод энэхүү 2 3 2 нь автоматар norm дотор 2 бүхэл 3 бүхлээрээ орж ирээд x-ийн утгаар нь квадрат төшүүлэгдээд y-ийн утгаар нь квадрат төшүүлэгдээд n-д утга болоод n утгаа буцаагаад хамгийн доотлын мөрөн дээр хэвлсэн байна гэсэн үг. За norm гэсэн хэсэгт класст ашигласан методуудыг бичигдсэн байна. Методыг хэд ачаалах нь бас боломжгүй үйлдэл байна гэсэн байна. За одоо энэ хүү жишээг хэдүүлээ ажиллуулж үзье. За ерөнхийдөө энэ класс бол өөрөө маш хүнд ойлголт учраас тийм үү бид нар маш энгийнээр ойлгож үзэх нь их зүйтэй байдаг. Одоо хэдүүлээ дараагийн жишээн дээр энэ хүү түрүүний бичсэн энэ жишээг ашиглаад өрсүүлээд бичээ явъя. За энэ мөрний араас тийм үү define буюу diff гэсэн дэлгүүр рүү бичээд norm гэсэн классын дурын нэрийг бичин тийм үү. Энэ дурын нэртэй байж болно. Self гэсэн функц авчнаа. За энэ гэсэн дээр байгаа классын x y гэсэн классын утга нь энэ дээр автоматар дуудагдаад ороод ирнэ. Тийм учраас бичих шаардлага байхгүй. Тодорхойлох хэсгээ тавиад enter дараад n тэнцүү mat цэг sqrt. За математикийн сангаас sqrt гэсэн функцэд дуудсан байна. Одоо self x давхар үрж тэмдэгээ тавиад 2. За x-ийг квадрат бишүүлээд нэмэх нь self y давхар үрж тэмдэгээ тавиад 2. За x y-ийг квадрат бишүүлээд буцаагаад return дэлгүүрүүгээр n-ийн утгыг буцааж байна. За доор хэвлэгтэй болохоор гэрийн гэсэн дэлгүүрүүдээр p цэг x таслал p цэг y гээд таслал p цэг norm нэгэсэндөө p point гэсэн классын утгыг p гэсэн утгад удамшуулж оноож өгөөд энэ дотор байгаа утгууд нь x y-гээ хамаатуулж хэвлээд нормынхаа утгыг хэвлсэн байна. За ажиллаж үзье. За энэ дээр mat гэсэн сан байхгүй байна гэж байна. Одоо тэгвэл энийг яаж шийдэх ёстой юм бэ гэхээр бид нэр name mat is not defined буюу mat гэсэн сан байхгүй байна. Одоо хэдүүлээ import сангаас тийм үү mat санг дуудаж оруулж ирээ. За ингээд дуудаад оруулаад дээр нь бичих юм бол mat гэсэн сан маань орж ирсэн учраас үр дүн маань ингэж гарч байна. 2-ын квадрат буюу одоо нэг өсөндөө 4 3-ын квадрат 9 энэ хоёрын нийлбэрэхээр 13-аас хязгаартаад 3.6 буюу Pythagorean теоремисоор 3.6 бүхэл гэсэн утгыг хэвлсэн байна. За методыг дуудахдаа бид нэр класс бичгэлээр дараах хэлбэрээр бичнэ. Object буюу объектөө бичээд метод гээд ард нь self таслал параметрийн утгуудыг бичнэ. За дараа нь класс дээр классыг бид нар дуудахдаа класс цэг метод дотор нь object параметрийн утгуудыг бичиж өгнө. За энэ хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм бэ гэдгийг багш нь тайлбарлая. Нэг эсэндөө бид нэр p гэсэн утгад point гэсэн классын 3 хасах 4 гэсэн 2 параметр утгыг оноож өгөөд p маань өөрөө класс болоо хувирчлаа удамшаад. Тэгвэл p цэг move гэсэн функцэн дотор 1 5 гэсэн утгыг оноож өгсөн байна. За үүний дараагаар point гэсэн классын тийм үү утгынаас араас нөгөө метод move ашиглаад p-г оруулж ирээд p таслал 1 таслал 5 гэсэн 3 параметр утгуудыг өгсөн байна. За энэ дээр point гэсэн класс утгыг бол зарласан байгаа. P хувьсгчид point класс нь move методод
параметруудыг өгч дуудсан. Point класс нь move метод p хувьсгч болон параметруудыг өгч дуудсан гэсэн үг. Тэгэхээр дуудна гэдэг маань нэг өсөндөө бид нар яах нь хүнийг нэрээр нь дууддаг. Бата, болдоо, сараа, нараа, навчаа гэдэг ч юм уу. Тэгвэл нэг өсөндөө энэ хүү зурган дээр хүртэл дуудаж байгаа жишээ байж гин. Хүн бол одоо ярьдаг тийм үү? Ярьж одоо бие бинийгээ хэлээр дууддаг бол галуу бол одоо юу гэдэг юм? Quack гэж дуурж ийн ч гэдэг юм уу? Муур бол одоо мяав, нохоо бол яг нь woof тэ? Монголоор бол одоо хов гэж дууддаг ч юм уу, хуцдаг тэ? Тэгэхээр эдгээрийг бол одоо функц дуудахдаа бид нэр эдгээр методуудаар дуудах боломжтой гэсэн үг. За тэгвэл объектуудыг тэмдэгтүүд болгон хувирах жишээ хэдүүлээ үзье. За жишээлбэл багш нь та бүхэндээ энэ хүү зургийг тайлбарлая. Тэгэхээр энэ объект классыг ойлгосноор бид нар маш чухал ойлголтуудыг ойлгох хэрэгтэй болдог. За одоо хамгийн энгийнээр бол одоо нэгсэндээ equality мод тийм үү? Энд байна. Хоёр төрлийн мод байж байна. Энэ хоёр мод бол нэг төрлийн объект. За дараагийн нэг дөрвөн төрлийн объект байж байна. Jumbo, Daisy, Bugs, Shirhan гэдэг тийм үү? За энэ дөрв бол бас нэг төрлийн объектууд. Ягаад тэгэхээр мод бол төрөний тийм үү? Мод бутлаг ургамлын төрөлдөө өөрөө нэг объект болоод орчино. За заан, үхэр, за энэ Shirhan буюу те шилүүс, ирвэс тийм үү? Бар бол тийм үү? За тэгээд туулаа эднэр бол нэг амьтны аймагтаа орчино. За харин энэ дөрв бол нэг объект болсон бол одоо Jane, John те за Big A гэдэг ч юм уу одоо энэ гурван маань болохоор хүн гэсэн төрөлдөө ороод тусдаа объектууд болчихж байна. Тэгэхээр энэ объектыг дотор нь ингээд салгаад ойлгох бас боломжтой юм байна гэсэн үг. За тухайн классыг тэмдэгт мөрлөө хөрвүүлэхдээ define буюу def гэсэн дэлгүүрийг бичээд заавад доогуур зураас давхарлаж бичээд str доогуур зураас давхарлаж бичээд бөөнгийн алтан дотор self гэж бичээдэг өнөө. За буцаах буюу return гэсэн утган дээр нь давхар ажилтан дотор бөөнгийн алдаа тавиад тийм үү? Буржгаар хаалт буюу гоё хаалтан дотор тэг таслал буржгаар хаалтан дотор 1 гэж бичээд энэ хүү үйлдэлээ дуусгаад энэ давхар ажилтны ард цэг тавиад формат гэж бичингүүтээ энэ хүү форматын функцэн дотор self x, self bigger гэсэн утгуудыг self-с одоо цэгээр тусгаарлуулад дунд нь тасал тавиад бичээд өгнө гэсэн үг. За энэ хүү жишээ маань одоо энэ дээр ингэж бичигдсэн байж байна. За тэгэхээр энэ дээр юу игдэх юм бэ? Гэх юм бол одоо түрүүний яг бичсэн тийм үү class point гэсэн point гэсэн класс дотроо бид нар үйлдэлүүдээ хийгээд хийснийхаа дараагаар тэр deep гэсэн дэлгүүрүүгээ ашиглаад тэр доогуур зуусаа давхуулж бичээд str доогуур зуусаа бичээд self функцэн дотроо цэгээ тавьсны дараагаар буцаах утган дээр нь түрүүний бөөнгийн алтан дотор гоё хаалтаар тусгаарлаад тэг 1 гэсэн хоёр утгыг оноож өгөөд таслаар тусгаарлаж бичснийхаа дараа формат self x гээ оноогоод өгнө. Тэгэхээр энд өгч байгаа өгдлийг болохоор энэ хэсэг дээр p гэсэн хувьсгчд point-то 2 бүхэл 3 бүхэл гэсэн утгуудаа өгөнгүүтээ дэлгэцсэн дээр яах нь print strp гэж хэвлэж байна. За ингэснээр нэг өсөндөө p-г утгууд нь тэмдэгт мөр болоод 2 бүхэл 3 бүхэл нь хэвлэгдэнэ гэсэн үг. За энэ str гэдэг маань нэг өсөндөө string буюу тэмдэгт мөрийн функц байгаа. Тэгэхээр энийг ашиглан үүсгэсэн классын объектын утгыг тэмдэгт болгон буцааж болдог. Мөн класс дотор дээр кодын бичиглийг бас давхар ашигладаг. За дараа нь классын нэг чухал ойлголтыг би та бүхэндээ тайлбарлая. Классуудын хооронд нь харьцуулан жиших аргачлалыг тайлбарлая. За бид нэр өмнө нь тийм үү машин гэдэг програм бичгээр болвол энэ бол машин юма гэдгийг зааж өгөхийн тулд эхлээд машин 4 дугуйтай, машин 2 толтой, машин тэдэн гэрэлтэй тийм үү тэдэн хаалгатай, тийм өнгөтэй, тийм цонхтой гэж тусдан дандаа програмчдаг байсан бол өнөөдрийнхөө хичээлийг үзснээр бид нэр машин ингээд ерөөсөө нэг класс зарлаад болоо. Одоо жишээлбэл car гэдэг нэг класс зарласан дотроо машин гэж класс зарласан дотроо тухайн машин нь машиныхаа шин чанар нь яах нь fuel буюу түлш max speed буюу дээд хурд гэсэн шин чанаруудыг оноож өгнө. Тэгэхээр энэ түлш
дээд хурд гэсэн шин чанарууд дээр үндэслээд бид нэр ямар методууд буюу одоо аргачлалуудыг ашиглах боломжтой юм бэ гэхээр refuel нэгсэндээ дахин бензиний дүүргэх, дахин бензин дүүргэх, get fuel буюу одоо тэ бензин хийх. За set speed буюу одоо хурдыг тохируулах, get speed хурд авах, drive буюу жолоодох гэсэн методуудыг ашиглах боломжтой. За ерөнхийдөө машин гэсэн классыг бид нэр зарлуул шин чанараас нь хамааруулаад метод буюу арга аргачлалуудыг гаргах боломжтой юм байна гэсэн үг. Тэгвэл энэхүү хацуулан жишг үйлдэлийг хийж байгаа классын үйлдэл маань класс түрүүний үзсэн point гэсэн класс дотроо бид нэр diff гэсэн дэлгүүргээ ашиглаад доогуур зураас давхарлаж бичснийхаа дараа equal гэдгийн гэж бичээд дахиж доогуур зураас давхарлуулж бичээд self заслал author функцаа буюу author хөвсгчээ заагаад өгнө параметр утгаа. За буцаа хутган дээр нь return гэж дэлгүүргээ аваад self x нь author x-тэй тэнцүү юу гэдэг давхар тэнцүүгийн тэмдэг тавиад за харин дараа нь self y-г нь author y-тэй тэнцүү юу гэдэг хооронд давхар тэнцүүгийн тэмдэг тавиад өгнө. Тэгээ энэ үйлдэлээр энэ хоёр хоёулаа тэнцүү байх юм бол хутга буцаах нь байна. За тэгээд хийж байгаа үйлдэл маань болохоор Phoenix утганд тийм үү класс Phoenix одоо хөвсгчд pointing класс утганд 2 бүхэл 3 бүл гэсэн утгуудыг оноож өгөөд P1 нь класс утгатай болчихно. За дараа нь P2 гэсэн ингээ хөвсгчд point гэсэн классын функц дотор одоо класс дотор 2 бүхэл 3 бүл гэсэн утгуудыг оноож өгөөд P2 нь бас класс болчихж байгаа. Ингээд P1 P2 тэнцүү юу гэдгийг шалгахын тулд энэ үйлдэлээр define equal буюу гэдэг үйлдэлээр үзээд тийм оролдож үзээд энэ хоёр хэрвээ тэнцүү байх юм бол дэлгэцэн дээр утга нь P1 P2 тэнцүү гэсэн утга хэвлэгдэнэ. Үнэн гин тийм үү? Тэнцүү юугээ шалгахад тэнцүү биш гэдгийг үзэхийн тулд их амархан P1 нь P2-д харилцахгүй буюу is гэсэн дэлгүүрээр биччихээр false гэсэн утга гарнаа. Ингэснээр энэ хоёр бол нэгэсэндээ харилцахгүй учраас энэ хоёр хоорондоо тэнцүү байна гэсэн үг. За түрүүний үздсэн equal буюу ek нэгэсэндээ тэнцүү юу гэдэг шалгадаг үйлдэлтэй ижилхэн харьцуулан жишг оператор буюу классууд байна. За жишээлбэл ers их гэдгийг шалгахын тулд одоо lower than буюу одоо нэгэсэндээ тэнцүү юу гэдэг функцээ эхний хоёр хэсэг болох lt гэсэн үсгний хоёр талд нь доогуур зураас давхарж бичээд self author гэсэн хоёр аргументээр тухайн утгыг шалгана гэсэн үг. За багш нь энэ доогуур зураас давхарлан бичгийг та бүхэндээ доогуур зураас давхарлан бичгийн үйлдэлийг орхиод шууд үндсэн үйлдэлийг уншаад явчихъя. За дараагийн үйлдэл ers их буюу тэнцүү. Тэ нэгэсэндээ одоо тухайн зүүн талд байгаа оператор нь бага, баруун талд байгаа оператор нь их гэсэн үг. За энийг бол lower equal буюу одоо lx нь үсгээр тэмдэглэнэ. За дотор хоёр параметртай self author гэсэн параметртай байна. За дараагийн үйлдэл нь одоо not үйлдэл тэнцүүгийн үйлдэл хоёрыг нийлүүлж бичээд энэ бол одоо тэнцүү биш буюу англиар not equal гэсэн үйлдэл байгаа. Дотор хоёр параметртэй ялгаагүй ижилхэн. За ers их буюу greater than тийм үү? Greater than одоо нэгэсэндээ ers их. За ers их буюу тэнцүү гэвэл greater тийм үү? Equal гэсэн G гэсэн үйлдэлүүдээр энэ үйлдэлүүдийг бол бичдэг юм байна. За дараа нь тон дээр хийдэг юм оператор буюу numeric үйлдэлүүд байж байна. За энэ дээр бол одоо нэгсэндээ класс дотроо 2 тооны нийлбэрийг олъё гэвэл add, 2 тооны хасгууллыг олъё гэвэл sub, 2 тооны үржүүлэлтийг олъё гэвэл mal тийм үү? 2 тоог хооронд нь хуваая гэвэл through div гэсэн юм. Divide буюу through div гэсэн үйлдэлээр бол 2 тооны үйлдэлүүдийг хийх боломжтой байт юм байна. За дараа нь reverse оператор байна. Одоо нэгэсэндээ эсрэг операторууд.
За энэ хүү reverse operator маань одоо R-ed, R-sub, R-mal гэсэн 3 операторууд байна. За энэ хүү 3 оператор нь юу хийх юм бэ гэхээр бид нэр хасах буюу sub, add буюу нэмэх, mal буюу үрж хүүлдлүүдийг мэднэ. Тэгвэл R-sub, R-add, R-mal гэсэн методуудыг ашиглаж өгөгдсөн утгуудыг бодож үр дүн гаргадаг. За энэ хүү жишээ хэдүүлээ одоо үр дүнгийг бичиж үзье. Шууд ажиллуулад үр дүнгээ тайлбарлая гэсэн үг. За үүний тулд бид нэр шинээр ажлын утас нээгээд за ажлын утсан дээр дараах жишээгээ шууд бичиж үзнэ. За класс түрүүгээ тавилаа. Mock гэсэн классыг зарлаад тодорхой цэгээ тавиад enter дараад define буюу def түрүүгээ ашиглаад доогуур зураас init доогуур зураас давхарлуулж бичээд бөөрийн албан дотор self таслал name. За self гэсэн утгыг аваад name гэсэн аргумент утгыг авсан байна. За энийхээ тодорхой цэгээ тавиад enter дараад self цэг name тэнцүү name утгаа одоо нэгсэндээ self-тэй name гэсэн утгаа оноогоод өгнө. За дараа нь div гэсэн түрүүгээ тавьж бичээд доогуур зураас давхарлуулж бичээд add функцаа тавиад доогуур зураас давхарлуулж бичээд бөөрийн албан дотор self таслал author функц тодорхой цэгээ тавиад enter дараад за дараа нь enter дараад return түрүүгээ тавиад бичээд буцаах утга түрүүгээ бичээд mock функцэн дотроо тийм үү. Mock одоо класс дотроо self цэг name нэмэх нь order функц. За order параметрыг бичнэ. Order параметрыг за дараа нь div тийм үү. Доогуур зураас mal доогуур зураас self таслал auto тодорхой цэгээ тавиад enter дараад return түрүүгнээ араас mock бөөрийн албан дотор за энэ дээдлийн self-ийг мартсан байна. Self цэг name үрчэн auto. За энэ auto үйлдэлийг бол зөндөө татах учраас хэдүүлээ дараагийн үйлдэлээ бичээ явъя. За div одоо дараагийн хасах үйлдэлийг хийж гин sub доогуур зураас self таслал auto гэд параметр утгаа оноогоод өгнө. Тодорхойлох цэгээ тавилаа enter дарлаа. Return буцаах түрүүгээ бичлээ. Mock тийм үү. Mock одоо класс тутагтай self утгаа оноогоод self name-аас хасах нь auto функц тийм үү. За ингээд. За тодорхой цэгээ тавиад өгье. За дараа нь div доогуур зураас тавиад R-add доогуур зураас self auto функц. За тэгээд return түрүүгнээ араас mock тийм үү. Хаалт дотор self цэг. За энэ үйлдэлийг өрөөсөө энэ R-add үйлдэл дээр шууд mock функц авахгүйгээр self гэж бичээд таслал доогуур зураас add доогуур зураас бөөрийн албан дотор auto гэсэн параметр утгаа оноож өгөх юм байна. За дараа нь div доогуур зураас R-mal гэж бичээд доогуур зураас тавингуудаа self order функцаа тавина. За тодорхойлох цэгээ тавиад enter дараад return
self цэг доогуур зураас маал доогуур зураас бүргийн алтан дотор функцэн дотроо auto функц авчиад өгнө. За auto параметрыг бол одоо багш нь функц гэж яриа яваад байна. За ерөнхийдөө бол параметр утга. За ингээд r sub self author бүргийн халт дотор бичигөөд enter дараад return буцаах утган дээр нь mock author хасах нь self цэг нам. За эдгээр ажиллаж ийн үгүй юу гэдгийг run дараад үзье. За ямар ч алдаа авахгүй ажиллаж ийн тийм үү? За одоо дараагийн утгад оноож өгнө. Жижиг mock гэсэн хувьсгчид тэнцүү том mock гэдэг түрүүний классын нэрээ тавиад 5 гэсэн утга оноочно. Класс дотор нь. Тэгсэндээ жижиг mr гэсэн mock гэсэн хувьсгчид mock гэсэн класс утга удамшуулаад өгчнө. Одоо mock гэсэн хувьсгчдаа бид нэр mock дээр нэмэх нь 6 буюу одоо оноож өгсөн утган дээр нь 6 нэмээд хадгалчлаа. Одоо print үйлдэлээр бид нэр юуныг хэвлээд үзвэл mock гэсэн класс маань 11 гэсэн утгатай болж байна. Нэгсэндээ mock-то бид нэр яг нь 5 гэж оноож өгсөн. 5 гэсэн утга маань энэ дээр ирээд 5 гэсэн параметр маань self араас нам гэсэн параметр утга болж орж ирээд нам гэсэн утгандаа 5 оноогод өчөж байгаа. За үүнийхэн дараагаар энэ бүх утгыг mock гэсэн жижиг m-ээр бичсэн хувьсгчид оноож өгөөд энэ жижиг m нь mock гэсэн классын утга болонгуудаа өөр дээрээ тэр нам нь 5 гэсэн утгатай гэсэн үг болчихж байна. За дараа нь 6 гэсэн утгыг нэмээд өнгөт нам дээр нь яг нь mock классын нам дээр 5 дээр нь 6-ыг нэмээд 11 гэсэн утгыг хадгалсан учраас дэлгэсэн дээр mock nam гэд хэвлэнгүүт хэвлүүлгэнгүүт 11 хэвлэгдэж байна. За дараа нь тэгвэл тэр жижиг mock класс руугаа утганд тийм үү mock-ыг 2-оор үржүүлж үзсэн байна. 2-оор үржүүлээд mock функцаа хэвлэхэд mock-ийн утга 22 болсон байна. За дараа нь mock гэсэн класстаа бид нэр тэнцүү тавиад mock-оос хасах нь 3 гэсэн утгыг оноож өгсөн байна. За ингээ хэвлэхэд дэлгэсэн дээр 19 гэсэн утга хэвлэгдэнэ. Яагаад тэгэхээр 22-оос 3-аас 19. За дараа нь mock үйлдэл дээр бид нэр reverse add буюу r гэсэн утгыг оноож өгөөд 6 дээр нэмэх нь mock гэсэн класс утга оноогод өглөө. За тэгээ хэвлэх юм бол дэлгэцэн дээр 25 буюу 19 дээр 6 нэмээд 25 гэсэн утга гарч байна гэсэн үг. За дараа нь mock тэнцүү 2-ыг үржих нь mock классаа бичиж өгөх юм бол дэлгэцэнд нөгөө 25-ыг 2-оор үржүүлээд 50 гэсэн утга гарнаа. За энэ дээр за ингээд 50 гэсэн утга гарна. За ингээд энэ дээр mock object-д mal гэсэн буюу 2 ээлтэй ийм нэгэсэндээ метод байхгүй гэж алдаа заасан байна. За хэдүүлээ тэр 13 дахь мөрөн дээр яваад очие. За 13 дахь мөрөн маань энэ дээр байж гэн. Нэг ээлийг багш нь илүү бичсэн байна. Одоо ажиллуулад үзье. За ингээд тийм үү. Mock-ийн сүүлийн утга 25-ыг 2-оор үржүүлээд 50 гарч байна гэсэн үг. За тэгвэл одоо reverse sub буюу одоо тийм үү. Тухайн тооноос хасах үйлдэлийг хий. За энийг бол mock классаар дамжуулаад 99-с mock-асаад mock-д отгуулгаж оноогоод дэлгэсэн дээр print функцаар mock гэж бичээд nam гэсэн утгаа хэвлэнэ. За ингээд 99-с 55-ыг хасгаар 99-с 50-ыг хасгаар 49 гэсэн утга гарч байна гэсэн үг.
За энэ бол одоо нэг өсөндөө олон төрлийн классын утгуудыг ашиглаад тэр дундаа 2 тооны нийлбэр болдог, үржүр болдог, хасдаг. За дээрэс нь тийм хуваадаг. За нэг өсөндөө эсрэгээр нь хасдаг, reverse sub. За эсрэгээр нь нэмдэг, reverse add. За reverse mal гэдэг эсрэгээр нь үржүүлдэг энэ утгуудыг ашиглаад бид нэр дараах чиг ажлуулж үзлээ гэсэн үг. Тэгэхээр эдгээр утга тус бүрээр дэлгэсэн дээр утгуудыг хэвлсэн шигээ сая үзлээ. За одоо жишээлбэл 2 тоог mock гэсэн утган дээр энэ хүчээгээ дахиад тайлбарлахад mock гэсэн жижиг mock mr гэсэн хувьсгчид mock гэсэн класс утгыг оноож өгөөд 5 гэсэн утгаа оноогод өчгөр энэ жижиг mock нь класс утгыг аваад өөртөө хадгалчихна. За тэнгууд 5 гэсэн утга нь энэ дээр аргумент утга нь init утган дээр параметр утга болж орж ирээд self намын тийм үү наамд нь 5 гэсэн утга нь оноогдож өгөөд наам нь 5 гэсэн утгатай болчихж байгаа. За үүний дараагаар mock гэсэн хувьсгчдаа бид нэр mock дээр нэмхэн 6 гэдэг маань 5 дээр 6-гаа нэмж гинэ гэсэн үг. За энэ үйлдэл хаана хийгдэж байгаа юм бэ гэхээр нэг өсөндөө энэ үйлдэл маань энэ мөрөн дээр хийгдэж байгаа. Mock дээр 6 гэсэн үйлдэлийг нэмэхээр нэг өсөндөө яг энэ мөр үйлдэл биелнэ. 5 дээрээ 6-гаа нэмээд 11 гэсэн утгыг буцааж гинэ. За тэгээд дэлгэсэн дээр хэвлэхэд яг нь 11 гэсэн утгаар хэвлэгдсэн. За дараа нь яг энэ мэтчлэн mock-ийг 2-оор үржүүлээд mock тутуулгаад хадгалахад энэ мөрийн үйлдэл биелнэ. Тэгэхээр нөгөө түрүүний хадгалсан 11 гэсэн утгыг 2 гэсэн параметр утгаар үржүүлэхээр 22 гэсэн утга гарч байгаа. Тэрийг хэвлэхдээ mock naam гэж хэвлэлчин. За энд гарч байна. За дараа нь 3-ыг хассан байна. Түрүүний гарсан үйлдэлээсээ хасах үйлдэлийг ашиглаад нэгсэндээ 22-оос 3-ыг хасаад буцаагаад утгыг буцаачаар 19 гарч ийн хэвлэхээр тийм үү. За дараа нь reverse add буюу 6 гэсэн утган дээр mock утгаа нэмэхээр self утган дээр энэ дээр 6 дээр нэмэх нь тийм үү. Түрүүний mock гэсэн утгаа 19-оор нэмэхээр 25 гарч байгаа. Буцаах утган дээр 25 буцаангууд дэлгэсэн дээр хэвлэнгүүд 25 гэсэн утга хэвлэгдэж байна. За дараа нь reverse mal буюу одоо эсрэг талаар нь үржүүлэх үйлдэл маань энэ мөрөн дээр r mal гэсэн методыг ашиглаад классын утган дээр нөгөө 25-ыг үржих нь тийм үү. Түрүүний дуудсан 2 гэдэг утга нь урдаа орж ирээд 2-ыг үржих нь 25-аар үржүүлээд 50 гэсэн утгыг буцаангууд тэрийг хэвлэнгүүд 50 гэсэн утга гарна. За сүүлд нь reverse sub буюу одоо эсрэг талаар нь хасах үйлдэл. За энэ дээр болохоор 99 гэсэн утгаас mock утгаас ангууд энэ мөрөн дээр 99 утга нь орж ирээд mock-ийн нөгөө 50 гэсэн утга орж ирээд 99-өөс 50-аас 49 гэсэн утгыг хэвлэнгүүд дэлгэсэн дээр ингэж гарсан байна гэсэн үг. За дараагийн слайдн дээр бид нэр классын хувьсгч үүсгэх талаар тайлбарлая. Нэгэсэндөө бид нэр түрүүгийн слайдн дээр машин гэдэг классыг дурдсан. Машин гэдэг класс нь одоо түлш дээд хурд гэдэг шин чанартай байхад түүний метод буюу аргууд нь дахин дүүргэх одоо тэг бензин хийх одоо хурд авах тийм үү хурдтгал өгөх тий за жолоодох гэсэн юм методуудтай байсан. За тэгвэл класс дээр хувьсгч ашиглахаар болохоор бид нэр дараах жишээн дээр үзэхээр машин бол өөрөө класс юм бол классын хувьсгч буюу объектууд нь одоо Polo гэдэг машин, Mini гэдэг машин, Beetle гэдэг юм төрөлтөө объектуудыг үүсгэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр классын хувьсгчийг бид нэр бичгтээ класс цэг тавиад variable буюу хувьсгчаа бичээд өгнө. За нэг өсөндөө доорх чиг харахаар тодорхой болно гэсэн үг. Түрүүний бидний үздэг тийм үү? Point гэсэн класс дээр дараах үйлдэлийг хийсэн байна. Одоо count гэсэн хувьсгчид text утгыг оноогоод def init гэсэн классын үүсгэж конструктор утгын дотор self x y гэсэн параметр утгуудаа аваад тодорхойлолт цэгээ тавиад энэ дотор нь point цэг count буюу одоо энэ классын хувьсгчийг count гэсэн классыг point гэсэн point гэсэн класс дотор count гэсэн хувьсгчийг оноож өгж байгаагаа
point яраас цэг тавиад биччихнэ. За ингээд нэг өсөндөө энэ нэмэх тэнцүү 1 гэдэг үйлдэл маань point гэсэн классын count утган дээр count дээр нэгийг нэмээд өөрт нь хадгалж яана гэсэн үг. За ингээд үйлдэл дээр дараах үйлдэлийг хийсэн байна. P1 гэсэн хувьсгч одоо класс болгож байгаа хувьсгчд point 2 3 гэсэн утгаа оноож өгөөд дараа нь P2 доо 3 4 гэсэн утгаа оноож өгсөн байна. Үүнийхэн дараа P1 count гэвлэнгүүт P1-ийн утга нь 2, P2 count гэвлэнгүүт бас 2-ыг хэвлсэн байна. Харин point count гингүүд бас 2 гэсэн утгыг хэвлэж байна. Нэг өсөндөө дотор байгаа утгуудыг классынх нь тэр хувьсгчийн утгуудыг тоолоод дэлгэсэн дээр хэвлэж байна. За энэ хүү жишээгээ хэдүүлээ. Jupyter notebook дээр бичээд үзье. Class point за point томор бичээ. Тодорхой хэсгээ тавиад count тэнцүү тэг. За div доогуур зураас тохолж бичээд init доогуур зураас тохолж бичээд self таслал x y гэсэн хоёр параметртай тодорхойлох хэсгээ тавиад enter дарна. Point цэг. Энэ класс count гэсэн хувьсгч байгаа. Count гэсэн хувьсгч дээр нэг өсөндөө өөрийг нэмээд count дээр нэгийг нэмээд өөрт нь хадгалж ийн гэсэн үг. За тэрийг бол одоо ингэж бичиж байна гэсэн үг. За нэг өсөндөө энэ үйлдэл маань задрах юм бол яах нь вэ? Point цэг count тэнцүү point цэг count нэмэх нь 1 гэсэн үйлдэл. Өөр дээр нэг нэмээд хадгалж ийн гэсэн үйлдэлээ. За одоо тэгээд хэдүүлээ P1 гэсэн хувьсгчд тийм үү? Point class дотор 1 за 2 1 3 гэсэн утгыг оноож өгөөд P2 доо бас ялгаагүй point class-ийн утгаар параметр нь 3 4 гэсэн параметр утгуудыг оноож өгөөд P1 хитэн одоо тийм үү параметр аргументуудтайг нь тоосон байна. За ингээд дэлгэснээр 2 гэсэн утга гарч ийн P1 нь. За дараа нь P2 нь хитэн параметр утгатай вэ гэдээ дахиад тоолоход бас 2 сутгыг буцаана. За дараа нь тэгвэл point гэсэн классын count нь хэдэн утгатай вэ гэхэд бас 2-ыг хэвлэнэ гэсэн үг. За нэг өсөндөө эдгээрийг тусад нь оноогод бичсэн ч ялгаагүй 2 параметртай гэдэг утгууд хэвлэгдэнэ. За энэ нэгдүгээр хэсгээр бид нэр олон төрлийн зүйлүүд үзлээ. Одоо харин классын статик болон энгийн методуудыг үзье. За бид нэр классын методыг бичихдээ C метод гэсэн функцийн үйлдэл дотор хийж өгнө. За C метод гэж бичээд араас нь бөөргийн алдаа бичээд тодорхойлох хэсгээ тавина. За харин static методыг бичдээ бид нэр S метод гээд бөөргийн алдаа нэгээд хаагаад тодорхойлох хэсгээ тавьж бичиж өгнө. За энэ хүү жишээн дээр ямар үйлдэлүүд байгаад байгаа юм бэ гэхээр spam гэсэн тийм үү. Класс дотор spam I don't like spam. Би spam дотор дургу гэсэн юм тэндэт мөр утгыг оноож өгөөд энгийн класс методыг дуудахтаа div C метод тийм үү. Дотор нь CLC гэсэн утгыг оноож өгсөн байна. За тэгээд дэлгэсэн дээр хэвлэхдээ нэгс CLC параметр гингүүтээ print CLC spam. За дараа нь static методыг дуудахтаа div S метод бөөргийн алтаа нээж хагаад тодорхой цэгээ тавиад print bla bla. За ингээд spam C метод spam S методыг дэлгэснээр хэвлэнгүүт утгууд нь гарна. За дараа нь хас утган дээрээ жижиг S тэнцүү spam гэсэн класс утга оноож өгөөд S гэсэн удаа шуулж авсан тэрхүү хувьсгчд
C метод, S методын утгуудыг оноож өгсөн байна. За энэ хүү жишээг ажиллуулад үзье. Шинээр ажлын хуудас үүсгээд одоо шууд бичин тийм үү? Class spam. За ингээд тодорхой хэсгээ тавиад жижиг spam тэнцүү хаалтан дотор I don't тийм үү? Like spam. За deep гэсэн түлхүүргөө тавилаа. C метод CS гэсэн утгатай параметр утгатай тодорхой хэсгээ тавиад print CSC spam. За дараа нь deep S метод бүрнхээ хаалтан дотор ямар ч утга бичихгүй тодорхой хэсгээ тавиад print бла бла бла. За бла 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 гэдэг чи одоо тэг ярьж ил байг л гэсэн үг л дээ тийм үү? Өөрөөр за spam нэгэснээр spam class-ийн C методыг дэлгэсэн дээр хэвлж үзэж байна. Тодорхой хэсэгт явахгүйгээр шууд бөөнкийн алтаа нэгээд хаагаад биччихнэ. За ангарaan дарахад C метод дээр нэг аргумент өгдөг байна гэж байна. За CLC тийм үү? За ингээд эхний бичлэгээрээ бид нэр объект хандлт параметрын хамгийн чухал хэсэг болох объект хандлт параметрын үндсэн ойлголтуудыг та бүхэндээ тайлбарлалаа. Энэхүү хичээлдэр бид нэр тухайн объект гэж юу вэ? Класс гэж юу вэ? Тийм үү? Яагаад объект гэж нэрлэдэг вэ? Одоо жишээлбэл энэхүү зурган дээр тайлбарласан шиг хүмүүс бол өөрсдөө объект юм. Объект нэртэй байдаг. Жишээлбэл энэ хүмүүсийн нэр шиг тийм үү? Jenna, John, Maria, James гэд нэртэй байж болно. За нэгсэндээ функцуудын багцыг объект гэж нэрлэнэ. Бид нар өмнөх параметрын төрлүүд дээр өгдүүдийг хийхдээ машин гэсэн одоо зүйлийг бичгээр бол машин тэдэн дугуйтай, тэдэн одоо тэг гэрэлтэй тийм үү? Тэдэн одоо толтой, тим цонхтой, тим өнгөтэй гэд тусад нь бичдэг байсан бол одоо объект болгож, класс болгож бичснээр машин гэд нэг л классыг зарлаад өгнө. За тэгвэл машин дотор одоо тим хөдөлгүүртэй, тим судалтай, тим овор чадaltaй, тим даацтай гэдэг шин чанаруудыг оноож өгөөд тэн дээрээ үйлдэлүүдээ хийгээ явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр объект хандлт параметрын хамгийн гол давуу тал нь тухайн хийх гэж байгаа зүйлүүдэд функц шиг олон төрлийн зүйлүүдээр бүлгэлж бичгийг объект хандлт параметрын нэг давуу тал гэж ойлгож болно. За ингээд энэ хичээл дээр бид нэр классын талаар ерөнхий ойлголтуудыг үзсэн. Класс дээр хийгдэг үндсэндээ классын конструктор буюу одоо энгийн класс үүсгдэг төрлийг бол үзсэн байгаа. Init гэсэн функцаар дамжуулаад за дараа нь үүнийхээ тусламжтайгаар init функцаас утга авч ажилладаг классын энгийн бидний бичих боломжтой классын одоо бичиглэлийг бол тайлбарлсан. За энэ дээр бол дурын классаа бид нэр deep гэсэн түлхүүргний араас ямар нэгэн доогуур зураас давхарж бичихгүйгээр шууд бичээд явах боломжтой. Ингэснээр тухайн init гэсэн классаас утгуудыг аваад шууд үргэлжлээ явах боломжтой гэж түрүүн энэ хичээл дээр norm классаар бол үзсэн. За дараа нь болохоор бид нэр класс объект хоёрыг бол ялгаж үзэх хэрэгтэй тийм үү? Классыг дуудахдаа бид нэрээр нь дуудана. Одоо хүнийг нэрээр нь дуудахтай адилхан классыг бол нэр объектоор нь дуудах боломжтой гэдгийг тайлбарлсан. За мөн классын үйлдэлүүд буюу тухайн тэмдэгтүүдийг одоо тэмдэгтүүд болон хувиргахдаа ямар үйлдэлүүдийг хийдэг талаар тайлбарлсан байгаа. Тэгэхээр одоо объектууд нь тусдаа өөрийн гэсэн утгуудтай байж идэг. Энэхүү зургаар бол түрүүн тайлбар хийсэн байгаа багш нь. За мод гэдэг бол тусдаа модлог ургамлууд тусдаа нэг объект. За ан амт тусдаа нэг объект болно. За тэрэн дотор нь ямар нөгөө иж тижэлтэй нь хамаагүй тусдаа нэг объект. Хүн гэд бас тусдаа нэг өөрийн гэсэн объект болчихно. За түрүүний ярьсан жишээн дээр тулгуурлаад дахиад ярихад тийм үү. Машин гэдэг бол ерөнхийдөө өмнө бид нар дандаа машин
тим эдэнктэй, тим чадaltaй, тим өнгөтэй гэж дандаа тусад нь үздэг байсан бол класс хэлбэрээр зарласнаар car буюу машин гэл нэг л төрөл зааж өгöd дотор нь тим чанартай, тим үйлдэлтэй, тэдэн үний судалтай, тим өнгөтэй, тим бүрэн автомат, ухаалаг хайбрид юм уу, тийм үү? Одоо хослсон төлштэй ийм машин юмаа гэдгийг дотор нь бичээд өчрөөс үг. За ингэж объектыг үүснээр бид нэр объектын хандлтын параметр хийлийн классыг үүснээр дараагийн түвшний параметр хийх боломжтой болж байна. За ингээд класс дотор бид нэр харьцуулах жишг их буюу бага буюу их, одоо тэнцүү биш, их буюу тэнцүү, их, эрс их, за хоёр тооны хооронд архимедийн үндсэн дөрвөн үйлдэл болох нэмэх хас хурж хуваах үйлдэлүүдийг үзлээ. За мөн дээрээс нь reverse aid буюу одоо тийм үү эсрэгээр нь нэмдэг, эсрэгээр нь хасдаг, эсрэгээр нь үржүүлдэг үйлдэлүүдийг үзлээ. За сүүлд классын хувьсгч гэж юу байдгийг үзлээ. Классын хувьсгчийг хэрхэн тоолж гаргадаг жишээг хэдүүлээ параметр ашиглаж үзлээ. Гэх мэтчлэн энэ ихний бие төвчлэн дээр бид нэр класстай холбоотой энгийн ойлголтуудын суурьуудыг үзлээ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Манай Pro EJ сувгийг subscribe хийж дагаараа. Та бүхэндээ дараагийн 2 дугаар бичлэгээр уулзцаая.